За нэг 3 асуулт байгаамаа. 25 оныг даатгуулагчийг дэмжих нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах жил болгон зарласан мөртлөө тайланд хэдэн ажил олгогч хэдэн төгрөгийн өртөө байсан, тайланд хугацаанд хэдэн төгрөгийн өрөг барагдуулсан, өрийн үлдэгдэл хэдэн хувиар буурсан талаар нэг ч тоо үзүүлэлт тусгагдаагүй байна. Энэ ажлын үр дүнтэй болсон гэх ямар үндслээр дүгнж байгаа вэ? Өрийн бууралтын бодит дүн хэдвэ гэдэг эхний асуулт. Дараагийн асуулт нь даатгуулагчийн сэтгэл ханамжийн талаар нэмэлт судалгаа байна л да танаа. За үйлчлэгээний сэтгэл ханамж ерөөсө 74.5% буюу 5 онооны системээр 3.7 үнэлгээтэй гарсан байна. Иргэдийн 4/1 нь үйлчлэгээндээ бүрэн сэтгэл хангалуун бус байгаа гэсэн үг. Тэгэхээр судалгаагаар хамгийн их шүүмжлэлт дагуулсан асуудал чинь юу байсан бэ? 25 оны эцэст энэ үзүүлэлтийг хэдэн хувьд хүргэх зорилт тавьж байгаа вэ? За 3 дугаар асуулт нь захим шилжилт мэдээллийн системийн талаар нийгмийн даатгалын байгууллага захим үйлчилгээ шин систем нэвтрүүлж байгаа талаар тайлбарсан боловч тэжээгчээ алдсны тэтгэвэр зэрэг зарим үйлчилгээг Excel файлаар боловсруулж гараар олгож байгаа гэж дурдсан байна. Иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн олголтыг өнөөдрийг хүртэл бүрэн автоматжуулж чадаагүй байгаа шалтгаан чинь юу вэ? Энэ нь одоо хүний алдаа, хууль бус олголт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг бий болгож байгаа эсэхэд үнэлгээ хийсэн үү? За ийм 3 асуулт байна. За хэдэн номер хариулах вэ? 9 номер хариулъя. За мөнгөтэй өгшөний асуултанд хариулъя. За өрт төлбөрийн хувьд бол манайдар хамгийн их өндөр өрт төлбөртэй байгаа асуудал бол Капитал банкнд болон Чингис хаан банкны асуудал байгаа. Нийтдээ Капитал дээр 104 тэрбум, Чингис хаан банкн дээр бол 103.5 тэрбумын анхны үлдэгдэлтэй бүртгэгдсэн. За өнгөрсөн онд яг 2025 онд бол 20 тэрбумаар энэ өгүүлгийг бол бууруулсан. За ингээд одоогийн яг өнөөдрийн байдлаар бол Капитал банкнаас 53.2 тэрбум төгрөгийг төлүүлж 51 тэрбумын үлдэгдэлтэй, Чингис хаан банкнаас 27 тэрбумыг төлүүлж 76.7 тэрбумын үлдэгдэлтэй байж байгаа. Бид нар бол үргэлжлүүлээд бас одоо шүүх, АТГ, прокурор, шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэдэг бүх байгууллагатай бид нар хамтраад ажиллаж байгаа. За хоёр дахь асуултын сэтгэл ханамжийн судалгааны хувьд бол манай цоошин систем 2024 онд нэвтрээд СИКОС гэдэг 25 оны эхний хагасжилд бас эхний улиралд бол нэлээд тийм одоо практикт бас нэлээд хэрэгжүүлэх асуудал бол гарсан үнэн. Энэ дээр бол бид нар бол донцоо анхаарад 25 оны 2, 3, 4 дээр улиралд энэ бүх сайжруулалтууд бол нэлээд сайн хийсэн. Одоо яг одоогийн өнөөдрийн байдлаар энэ ажлын хүрээнд бол 2025 оны одоо тайлан баланс бол маш амжилттай гарсан. Үндэсний аудитын газраас манай үйл ажиллагааны тайланг бол зөрчилгүй гэж дүгнсэн. Ийм үнэлт дүгнэлт өгсөн байгаа. За захим систем дээр бол бид нар захимжуулалтыг бас нэлээд сайн хийж байгаа. E-Mongolia систем дээр манай нийгмийн даатгалын 20 үйлчлэгээ холбогдсон байгаа. Өнгөрсөн оны хувьд бол нийтдээ 5.6 орчим сая удаагийн үйлчлэгээ авсан гэсэн үр дүнтэй байгаа. За энэ оны хувьд бол эхний 4 сарын байдлаар 2.5 сая хүн үйлчлэгээ авсан гэсэн үйлчлэгээ байж байгаа да. Энэ оныг бол бас засгийн газраас захимжуулалтыг эрчимжүүлэх гэсэн үүрэг өгсөн учраас бид нар тэжээгчээ алдсны тэтгэврийн захимжилтыг бид нар 6 сард багтааж ирэхээр ажиллаж байгаа. Тэгээ энэ юу вэ гэхээр иргэдээс ямар ч одоо материал авахгүйгээр одоо хүн суртал гаргахгүйгээр зөвхөн дансыг нь аваад манад байгаа их хөвгөлд тулгуурлаад тэтгэврийг нь бодоод тогтоодог ийм шинэ одоо үйлчлэгийг энэ 6 сарда бид нар оруулахаар ажиллаж байгаа. Яг тэжээгчээ алдсны тэтгэвэр дээр баярлалаа.